явж байхад ч юм уу эсвэл хоолны газарч байгаа юм бол хүмүүс ингээд намайг хараад тэгээд хажуунаас солонгос юм малонгос юм маш их ярьдаг байсан. Тэгээ бас ингээд гэрчлэгээ харихтаа хүмүүс нөгөө хідэн залуучууд ингээд 3 4 залуучууд ингээд яваа кинчи мимчигээ тэгээ бац ярьж байсан. Гэхдээ тэгэж ярьсан ч тийм бас тоодгүй болохоор гэхдээ тийм байсан хэрнээ одоо сая Монголд ирсэн чинь хүмүүсийн соёл маш хөгжсөн. Тэгээ бас арай өөр хүмүүс бас өөр нөгөө арай өөрөө байсан нөгөө бүх юм Монголын хөгжил бас арай хөгжсөн, хүмүүсийн бодол бас маш өөрчлөсөн байлээ. Сайн байцгаана үзэгчдээ, хүний эрхийн дуу 9 цаг өмнө сая ээлж дугаараараа та бүхэнтэйгээ уулзж байна. За бид энэ удаагийн дугаардаа Монгол Улсын их сургуулийг төгссөн нэгэн Солонгос улсын бас иргэнийг онцолж. Тэгэхээр юуны төрөнд манай үзэгчдэд та өөрийгөө танилцуулаач. Тэгээ хизээ анх Монголд ирж ирсэн бэ? Монгол ирээд юу хэдэн жил болж байна? Би 2014 оны 9 сард Монголд ирсэн. Тэгээд нэг жил буйсын хэлний бэлтгэл дээр суугаад тэгээд төгсөөд тэгээд дахиад сургуультаа ороод нэг жил суугаад тэгээд 2 жилээс 3 сар Монголд байжгаад тэгээд Чаргийн албанд халагдах хэрэгтэй байсан болохоор тэгээд Солонгос руу буцсан байна. Тэгээд Солонгост Чаргийн албанд халагдаад тэгээд Хонконгд яваа тэгээд Солонгост ажиллаа хийгээд тэгээд одоо 6 жил 7 сарын 3-нд тэгээд сая Монголд аяллаар ирсэн байна дахиад. Намайг Хэсон гэдэг Солонгосоос ирсэн байна. Анх ер нь ягаад бас Монголыг одоо сонгож зорж ирж байгаа. Мэдээж Солонгос гэдэг өөрөө бас нэлээд өндөр хөгжилтэй орн тоо. Би яг 10 жил байхдаа мэдээгээр ингээд айгаа олон Солонгос залуучууд ажилд орох маш хэцүү гэж сонссон. Тэгээд ерөн жоохон чиг ойл хэл сурах юм бол бас компанид орохдоо маш сайн болохоор хэл сурья гэж бодсон. Гэхдээ ерөн англи хэл ч юм уу, хятад хэл ч юм уу, орос хэл ч юм уу ерөн айгаа олон солонгосчууд мэдж байгаа болохоор жоохон хүмүүс мэддэггүй тийм хэл сурья гэж бодоод тэгээд Монголд очаа гэж шийдсэн байна. Ер нь анх Монгол улсад ирээдээ ямар сэтгэл төржээ? Тэ Солонгостой харьцуулахад Монгол ер нь ямар юм онцлогтой орн санагдсан бэ? Анхудаа Монголд ирээд манай Солонгос улсаас арай өөр амьсгалтай байсан. Тэгээ маш сэрхэн байна. Энд нөгөө 9 сард ирсэн чинь Солонгосын 9 сар гэвэл маш бөхчим, маш халуун. Гэхдээ энд маш сэрхэн байсан. Тэгээд орой маш хүйтэн байсан. Тэгээд ингээд замд явж байхад бас хүмүүс ингээд монголоор ирдэ штэ. Тэр үед ингээд хүмүүс ингээд хараад байгаа юм бол ер нь хоорондоо ингээд хэрэглэж байгаа юм шиг жоохон сандсан. Яг тэгээд монгол хэл чинь жоохон ингээд хатуу. Тэгээд Солонгос хэл зөөлөн тэгээд жоохон хүмүүс ингээд хэрэглэж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энд жоохон амьдарч байгаад маш олон сайхан хүмүүстэй тараад одоо маш Монголд хайртай болсон байна. Өөрийн тухайд бол монголоор бас нэлээд чөлөөтэй ярьд юм. Ер нь яг ингээд чөлөөтэй ярих хүртэл ер нь хэдийн хугацааг зарцуулав. Тэгээ монгол хэл сурахад ер нь яг ямар байна? Эхлээд ер нь монгол хэл сураад 1 жил болоод тэр үед ч гэсэн зүгээр юу хийж байна арай сайн ярьж чаддаггүй байсан. Тэгээд хүмүүс юм асуух юм бол ер нь бас ойлгомжгүй. Гэтэ 1 жил яг хагас өнгөрөөд ер нь ойлгомжтой байсан. Яг гэвэл яг жилийн турш бүхэн сурвал дээр ингээ хичээлээ хийж байсан. Гадуур матуур ингээ яваагүй. Гэтэ жилийн дараа ингээ ер нь найзуустай болоод хүмүүстэй ингээ уулзаад ялцаад тэгээд сурсан. Тэгээд ер нь жил хагасны дараа ингээ жоохон ойлгодог болсон. Монгол оюутнууд маш жошигтэй ингээ гар өөргөөд нөгөө багш нь юм асуух юм бол гар өөргөөд хариулаад маш идэвхтэй хичээлд ордог. Тэр маш надад таалагдсан. Таны тухайд бас яг Монголд нөгөө имжлүүлэх боломжгүй юм хүнд өвчтэй хүүхдүүдийг Солонгос очиж имжлүүлэхэд бас сурчлах чиглэлээр юм одоо үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Энийхээ талаар даа. Би 2019 оноос одоо энэ эмнэлгийн талаар ажиллаж эхэлсэн. Тэгээд би хасаад ингээд жоохон монгол хэлтэй болохоор бас монгол өвчтөнтэй ингээд хариуцлаад тэгээд Солонгосын эмнэлэг руугаа ингээд очиж эмчүүлэхийг хүсдэг хүмүүст ингэж тусалдаг өгдөг. Тэгээ бас Солонгосын эмнэлгийн талаар бас
мэдрэл бас дамжиж өгдөг байна. Тэгээд бас нь яг өнгөрсөн 11 сард нэг Монголоос жоохон хүүхэд Солонгост ирсэн. Тэр хүүхдээ ингээд 2 гар ингээд надад тэгээд энийг манай Солонгос улсаас ингээд үнгүйгээр ингээд салгаж өгсөн. Тэгээд онгоцны билет мөнгө, тэгээд буудлын мөнгө, тэгээд бүх юм үнгүйгээр хийж өгсөн. Тэр үед ингээд хамт ингээд би бас оролцоод тэгээд туслаад тэрнээс хойш маш миний хийж байгаа ажилд маш дуртай болсон. Ингээд хүмүүстэй сайн туслаад маш ад жаргал мэдэрдэг болсон болохоор тэгээд цаашдаа бас одоо ийм ажил үргэлжлүүлээд хийх хүсэж байна. Одоогийн байдлаар ер нь хэдэн хүүхдээ хэмжлүүлээд байгаа юм? Зүүн сартаа 15-аас 30 хүмүүстэй ер нь би уулзаад хамт нэг имлэг рүү ороод хэрэгтэй юм туслаад өгдөг. Тэгээд ер нь их сургуулийн эмнэлт очоод бүтэн биеийн шинжилгээ өгдөг хүмүүс бас ихтэй байгаа. Тэгээд тэряны талаар асуудалтай болоод ирдэг хүмүүс өгдөг ирсэн хүмүүс бас их байна. Тэгээд бас нүдний хагалгаа классик бас нүд сайжруулах тийм мессеж асаал бас хийхээр бас их хэрэгтэй. Тэгээд орчин үед бол ер нь гос эхний мессеж асалын талаар бас хүмүүс маш ирээд тэгээд хийж байгаа. Сайн дурын ажил дотор бас олон янз бүрийн тэдгээрээс ер нь ягаад ингээ хүн төвчтэй хүмүүс туслая гэсэн энэ одоо бас санаачлагыг анх юу нэг гаргаж ирсэн бэ? Би уг нь ингээд туслая гэж бодоогүй. Гэхдээ ингээд Монгол хүмүүстэй таарсан болохоор яг манай орны хүмүүстэй таарсан юм шиг маш гоё санагдсан. Тэгээд зүгээр ингээд хамт яваад байсан чинь тэгээд тэр хүмүүс одоо юм хэрэгтэй байна, тийм хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээ ингээд туслаад байсан ч бас надад баярлаа гэж хүмүүс хэлдэг байсан. Тэгээд би ч гэсэн одоо ингээд Монгол хүмүүстэй ингээд туслаад чаддаг зүйл байгаамаа гэд маш их баяртай байсан. Тэгээд ер нь ингээд хүмүүстэй туслаад байгаа юм бол ингээд маш зүгээр гоё байлаа юм уусаа тэгэлнэ. Ер нь ингээ хүмүүстэй туслаад ингээ өвчтэй хүмүүсийг ингээ эдгээгээд ирүүл болоод ирсний дараа ер нь ямар сэтгэл их ирж байна вэ? Тэр бас гоё эрэг юм гоё мартагч руу гоё сэтгэлдлүүд. Жишээ нь нөгөө би сая хэлсэн шиг нөгөө 11 сард нэг хүүхэд ирсэн. Тэр хүүхэд нь одоо 5 настай байсан байхгүй юу? Тэгээд одоо цаашдаа сургуультаа явах хэрэгтэй. Сургуультаа явахдаа ингээд хүүхэд найзуудтайгаа ингээд мэн штэ тийх юм бол гарын мар ингэж байгаа юм бол бас жоохон хийж байж магадгүй байхаа гэж бодсон. Гэхдээ ингээд гарын ингээд салгаад тэгээд цаашдаа ингээд найзуудтайгаа сайн ингээд гайгүй байж чадна гэж бодсон. Тэгээд тэрний ав бас надад маш их баярлалаа гэж хэлсэн байна. Тэгээд хүүхдийн ээж бас баярлалаа гэж хэлсэн байна. Тэгээд зарим нөгөө гос эхний мессеж асал хийгээд жоохон ингээд буруу мессеж асал хийгээд давтан мессеж асалт орсон хүмүүс бас байгаа. Тийм хүмүүс бас маш том асуудалтай болоод маш санаад зовоод байсан. Тэгээд тэр үед бас би хамт ингээд гоё маш сайн амжилттай сайн амжилтыг олоод тэгээд хаалганд маш амжилттай болсон. Тэгээд тэр хүмүүс бас надад маш баярлалаа гэд маш их санаж авч байсан, маш хичүү байсан гэж хэлсэн. Тэгээд одоо маш баярлалаа гэд надад бас билет өгсөн байна. Тэгээд би сая Монголд ирсэн шүү дээ. Тэгээд ирээд бас намайг уриад би элтер очоод бас хоолоо идээд хамт гоё юм хоорондоо ярилцаад тийм зүйл байсан. Тэгэхээр анх өөрөө чи Монголд ирэхэд те ер нь хүмүүсийг хэрхэн яаж хүлээж авч ив? Тэр Монгол хүмүүсийн бас яг хандлага яг би заримдаа ингээд ер нь бүр тэр үед 7, 8, 9 жилийн өмнө Монголд байхдаа өөрөө чи Монгол оронд хайртай байх те ер нь ингээ монголчуудад туслахад тэр хүрж байгаа тэр гол ер нь зүйл нь юу байдаг вэ? Би эхлээд Монгол хоолонд маш их дуртай. Тэгээд баншт чекурдэш нотешүүл бүх хоол маш таалагддаг. Тэгээ бас Монгол хүмүүс бас маш сайхан сэтгэлтэй. Хаяа хүмүүс надад ингээд муухамч байгаа гэж хэлсэн. Гэхдээ би бараг тийм муух хүмүүстэй тарж байгаагүй маш дандаа сайхан сэтгэлтэй хүмүүстэй тараад
энд байх хугацаанд бас маш олон хүмүүс намайг туслаад өгдөг байсан. Тэгээд бас Солонгост байхдаа ийм байшин айгу өндөр, тэгээд маш завгүй, маш хүмүүс ингээд ажиллаад тэгээд маш завгүй амьдэрдэг. Гэтэ энд ирсэн чинь цагаар маш гоё, тэнгэр бас гоё, тэнгэр бас маш их олон удаа ингээд хараад байдаг. Тэгээд ерөн цагаар бас маш дажгүй. Тэгээд мэдгүй зүгээр Монголын бүх юм надад маш их таалагддаг. Тэгээд бас би жоохон байхдаа энд байсан болохоор тийм дурсамж маш ихтэй. Тэгээд Төгсгөл нь монголчуудад хандаж бас хэлэх. монголчууд маш залуучууд нь маш өөрчлөлтсөн байгаа. Тэгээд цаашдаа бас ингэж үргэлжлүүлээд явах юм бол Монгол орн илүү хөгжиж явна гэж бодож байна. Тэгээд хэрвээ ингэж гадаад хүмүүс замдаа ингэж явж байгаа бол бас сайн хандаж өгөөрэй. Манай Монгол гэж дандаа боддог. Тэгээд цаашдаа бас ингэж үргэлжлүүлээд монгол хүмүүстэй туслаад тэгээд монгол хүмүүс хэрэгтэй зүйлийг би бас ингээм хамт оролцоод хичээгээд бодоод тэг хамт шийдчихээ ер нь сайн туслаад өгч бай гэж бодож байна. Энэ удаагийн тэрэн зочин болондоо Монгол эмчлүүлэх боломжгүй хүнд өвчтэй хүмүүсийг Солонгос эмчлүүлэх зурчилдаг нэгэн Солонгос иргэнийг онцлолоо хамтаа байсан та бүхэнд баярлалаа.